Энэ өдрийн мэнд төргий Storyline програм нь интерактив захин хичээлийг зориулагдсан хэрэгсэл буюу төвлө юм. Энэ програмыг сурахад хүндрэл багтаа хялбар гэж хийж болно. Энэ курс хичээл Storyline програмын хамгийн чухал шин чанаруудыг зааж өгөх бөгөөд ингэснээр та өндөр чанартай интерактив захин сургалтыг хурдан хугацаанд бий болгох чадвартай болно. За жишээлбэл текст, аудио, зураг, тэмдэгт тэр ч байтугай видео гэх мэт медиаг Storyline-д хэрхэн оруулах талаар авч үзэх болно. Бид мөн интерактив тав, товч, слайд бий болохын тулд триггер давхаргын тухай ойлголтыг авах болно. За мөн Storyline програмын асуулт хариултын функцүүдийг үзэл судалгаас гадна энэ хичээлийг цахим сургалтын судлаач багшийн туршлагын дагуу боловсруулсан болно. Цахим сургалтын ертөнцид англиар course authoring tool гэж хэлдэг. Багш та өөрөө курс хичээлийн зохиогч нь болж интерактив хичээл хийх боломж олгодог хэрэгслүүд, програмууд зөндөө бий. За жишээлбэл Adobe Captivate, Articulate, Storyline, Lectoria, iSpring гэх мэт олон програмууд бий. Эдгээр програмууд нийтлэг 3 шин чанар бий. За эхний чанар нь бол Create Interaction буюу интерактив харилцан ажиллагааг үүсгэх юм. Интерактив ажиллагааг сценаар, drag and drop буюу чирч аваачиж байрлуулах, слайдер болон гүйлгэх панел үүсгэх зэргээр үүсгэж болно. Хоёрдугаар нийтлэг шин чанар нь Control over Design буюу дизайны элементүүдийг өөрчлөх боломжтой байдаг. Гуравдугаар шин чанар нь Assets буюу нэмэлт туслах элементүүдийн архив, номын санта байдаг. Фото зургууд, характер зургууд, айконууд, иллюстрат зургууд гэх мэт нэмэлт туслах элементүүдийг ашиглаж болно. Цахим хичээл хийхэд дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. За үүнд бол бүтээл сэтгэлгээ, үр дүнтэй ажиллах, ижил төстэй ажлуудаас санаа сэтэл авах, тууштай ажиллах, за визуал сонирхлыг татах, урд чадвараа дээшлүүлэх, за мэдээж IT мэдлэгээ сайжруулах, судал сурах зэрэг эдгээр болно. За ингээд интерактив ажиллагаатай захим хичээл хийх зорилттой Articulate Storyline програмыг судалж сурах хичээл рүүгээ орё.